Сайн уу, форengin хан. Өнөөдөр бидний эрген тойронд байгабах зүйлэн суur болох бодисын төлөвін тухай суралцах болно. Бидний сурах гурван үнсен төлөв бол хатуу шинген болон хийгэн. Энэ бүгд юугэсэн үг болохы харцгая. Бодисын төлөв гэдэгний тухайн бодис өрін очын хэрхэн аршиж байгахылна. Бодис үдний хөдөлгөн болон захион байгуулалт өр байдаг жижигхэс күдэс біртек. Таны эрген тайронд байгабах зүйл, таны сууж байга сандал, uuж байга ус, амсгалж байга ус, амсгалж байга агаар хүртүүлбүгд бодис юм. Эхлээд бид хамгийн тогтвортой төлөв болох хатуу төлөвийг авч үзье. Хатуу биетүүдэн тодорхой хэлбэр, хэмжээтэй байдаг. Жишээлбэл мөсний шоу эсвэл чулуу хаанач тавсан тэдгэрэн хэлбэр өөрчлөхгэй. Хатуу биетүүдэн доторх молекулууд машняк бөгөөд нямбай байрлалтай барах көдлөкүгер чичиш байдаг. Дараагийнх нь шинген. Шингэнүүд нүүрэнгесен гайхалтай шинж чанартай байдаг. Шингэнүүд нь танах isen савныха хэлбэрийг авдагч хэмжээний тогтмол хэвэр байдаг. Жишээлбэл ус, эсвэл тос. Шингэнүүдэн молекулуудны хатуу биетэнхээс илүү сул холбоотой байдаг тул бибиенхээ хажуугаар төлөвийг улсаж урсах боломжтой. Эцэстнээ бидэнд хийн төлөв байна. Энэ бол хамгийн көлөтэй төлөв юм. Хийнэтний тодорхой хэлбэр хэмжээгүй байдаг. Тэдгэрний очныхоо бухзайк эзэлдэг. Хийн молекулууд нэмаш хурдан хөдөлж бие-биенээсээ холзайтай байдаг бөгөөд савны хананд үргэлж мөргөлдөж байдаг. Бодисууд не халах эсвэл хөргө хүйет төлөвөө өөрчлөх боломжтой. Үнийг төлөвөө шилжих гэж нэрээд. Хайла гэдэгний хатуу биет халаснаар шингэн болох үйл явц юм. Жишээлбэл мөс хайлжус болох. Оших гэдэгэн шингэн бодис хий болох үйл явц юм. Жишээлбэл буцалж буй уснаас уур гарах. Маш сайн. Таудо бодисын гурван үнсэн төлөв. Хатуу шинген хийн тухай мэдэж авла. In a world in his businesses to harnesses in a zone далгавар бол таны өдөр тутмын хамдрал хау хатуу шинген хийн жишээнүүдийг олох явдал юм. Баярлалаа.